Амар ингээ хадварх юм аа ядчих. Ер нь хүний гарт ордог юм шүү. Сайн байна уу? Монголын хамгийн анхны харааны бишэлтэй контент тэтгэгч Анка байна. Тэгээд шинээр орж иж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулахад намайг Анка гэдэг 22 настай харааны бишэлтэй болоод 4 дахь жилдээ орж ийн контент бүтээдэг ийм залуу байна. Өнөөдөр бичлэгээр ямар бичлэг хийх жааваа гэхээр Sound of Decay хараатай байх үедээ хийдэг байсан зүйлийг хараагүй болоод ер нь яг яаж хийж байгааг харуулж чадахгүйгээс хойш одоо тэгээд ярихаас өөр яах вэ те. Тэгээд бичлэгэн дээр харахаас өмнө лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээ бусдад түгээгээрэй, сэтгэлээ бичээрэй, first бичээрэй. Тэгээ бичлэгэнд орцгаая. Одоо яг ингээд би харааны бишэлтэй болоод яг 4 дахь жилдээ орж байгаа хугацаанд яг өөрийгөө ингээд ажиллаа л да. Ер нь ингээд амьдралынхаа явшлыг бодвол өмнө нь яг яаж хийж илээ, юу болж илээ гэд янгуут яалтгүй юм хийдэг байсан юмнуудаа яг ингээд арай өөр аргаар хийгээд юм ялгаатай зүйлүүд ер нь их гардаг болчиж тэгээд хийдэг байсан, чаддаг байсан зүйлүүдээ чадахгүй болчиж ер нь тийм юмнуудаа анзаараад ер нь энэний талаар бичлэг хийх хэрэгтэй юм байна гэд бодоод одоо сууж байна. Тэгээ эхнийх нь болохоор за дотлоос нэвчээ. Ер нь бол гутлын одоо юм шороотоос ер нь гуталж гэлтгүү одоо юм хувцсны шороотоос одоо юм толб молбыг ерөөсөө анзаардгүй. Одоо хараатай бүхэхдээ угаасаа бүх юм нэг анзаараад арчих юм арчаал скол угаалах юм угаалгах ч юм уу тий. Тэнгүүт л яг би одоо болонгууд л яаж юм гэхээр зүгээр ингээ хурж үзэл нэг юм шороотоос мэдрэгдвэл арчдаг ч юм уу. Скол одоо юм жоохон өрчинхий болдоод одоо юм подолкон дээр ярихад энэ одоо энэ захмах нь амар юм жоохон сунж мунцсан байвал за ер нь угаалах болцсон юм байна гэж нэг юм мэдрэгдээд угаадаг. Тэнгүүд л одоо толб молбыг угаасаа мэдгүй ингээ өмсөд яваад ангууд л хүмүүс амар юм заваа муухай гэж боддог байгаа байхгүй юу. Тэгээд нэг хувцсан дээр нэг юм хэрэг гутал ярьчихсан. Амар ингээ хадварх юм аа ядчих. Тэгээд гутлан дээр зэм одоо юм үдээсийг одоо ингээл хараатай байх үедээ шууд ингээ бүгд одоо юм сул хэсгүүдээ бүгд ингээл чангалаа шууд ингээ үддэн штэ. Тэнгүүт л яг хараагүй болчоод яг яаж үдэж ийн гэсэн чинь эхлээд хамгийн тэр эхний одоо ингээ нүхнээс эхлээд ингээ бүгд ингээ чангалж байна. Чангалаад тэгээ ингээ хоёр уяа гарч иж байгаа шүү дээ. Ингээ үдээсний уяа. Энэ дээр юм гутлын үдээс гэж бодоход одоо ингээд би ингээд татчихлаа. Тэнгүүд л шууд ингэж хийж. Ингэдэг нь яг яаж байгаа вэ гингүүт л ер нь бол юм сул юм үлдээсэн байна уу? Сул юм үлдээгүй байна уу? Одоо яг жигд одоо ингэ татсан байна уу ч юм уу? Жигд чангалсан байна уу гэдгийг ингэж ер нь амар мэдэрдэг болчих. Тэгээд нэг тиймэрхүү. Тэгээд оймсон дээр оймсны ер нь амар буруу одоо доторт л гадна талыг ингээд зөрүүлээд өмсдөг ч юм уу те. Эсвэл хоёр өөр одоо юм нэг ижил одоо оймс одоо нэг нь ийм Nike-гийн одоо ийм юутай ойдолтой цагаан нэг нь Nike-гийн ойдолтой хар байвал тэр хоёрыг зүгээр тэмдэрч байгаа л ингээд өмсдөг ч юм уу. Хаяад нэг тиймэрхүү одоо анзаарахгүй байхдаа тэгж юм нэг юмнууд гаргаад байна. За дараагийн зүйл нь болохоор одоо юм жижиг деталь юмыг одоо хараатай байх үедээ угаасаа бүгд ингээл хараал хийгээл ер нь бол болдог байсан бол яг ингээ хараагүй болсны дараа тэр жижигхэн деталуудыг хараад харж чадахгүй ингээд хийж чадахгүй болчдөг юм байна. Яг ингэж мэдэрч хумсч аавна гэдэг бол хамгийн хэцүү ажил. Ингээд юм хөрөөний иршиг ингээ аваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг хомс одоо юуг яах ажлыг одоо юм хүнд даатгсан өөр нэг жижиг талч юу илаа. Зүү тас одоо ингээд хараатай байх үедээ бас нэг ноорхой одоо оймсон дээр ярил л да. Оймс одоо ингээд урагдсан байлаа гэхэд за энэ урагдсан юм. Гэтэ ер нь бол чанд одоо материал нь арай бүр нилэнхүүдээ юм илэгдэж мэлэгдээгүй байгаа юм чинь бас нэг гэртээ ч юм уу те нэг солондоо ингээ өмсчигээд ингээл зүү утас бариад ингээ ойдөг вэ ба. Тэгсэн чинь яг харааг болоод тэр ноорхо болонгууд л тэрийг зүү утас бариад авахсан чинь зүү утасныхаа ингээд мэдэрч чаддгүй юм байна.
Тэгээд оруулсан ч гэсэн ер нь л хотлоо байдаг юм байна. Ер нь одоо ингээд зүү утаснаас ер нь жоохон холдсон. Гэтэ нэг удаа ер нь бол нэм ойж үзсэн. Тэгэхэд мэдрэмжээрээ ингээд оёход ер нь бол амар ер нь дайггүй шүү. Надад л дайггүй гэж бодогдож байгаа болохоос яг гаднаас хүн харуул бас гачин л юм ойсон багтаа. Тэгээд батганы наалтан заяа. Тэр батганы наалт чинь одоо ингээд патч аваад ингээд харж байгаа л ингээд одоо батган дээрээ юм идэ дүрстэй батган дээрээ ингээд тавьчихдээ штий. Тэнгүүд л над дээр болонгууд л би тэрийг одоо ингээд харах гээд өгөөс харж чадахгүй. Өгөөс ингээд амар хүндүртэй. За тэгвэл ингээд пачаа ингээд тэмтэрж байгаа авлаа. Тэгэд энэ дунд хуруугаар англиа мэдэрлээ. Тэгээ мэдэрж байгаа наагаад авангуут л яг баруун талд нь хажуу талд нь ингээ наачиж байгаа байхгүй. Оо тилт гэж бодоод тэгээд яг жоохон за хажууд чи болгоё гээд нэг жоохон хуулж аваад ингээд хажууд чи болонгуут л нөгөө талынх нь үзүр дээр наачиж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээр үнэхээр яг юм нүдний оролцоог бол үнэхээр хийж чадхаа болтон мэлээ. Одоо усанд орж явахад ч юм уу те одоо шампунь биеийн шингэн савн угаасаа одоо ингээд байнгын одоо хэрэглэсээр байгаа одоо ямар савтай нь одоо шампунь ямар савтай нь одоо юм шавар гэл юм тий тэднийг нь одоо ингээд би ялгах цаа анх яг ингээд хараагүй болсны дараа яг ингээд энэ нь одоо юу юм болов шампунь юм болов энэ нь одоо юу юм биеийн шингэн сав юм болов гэл юу яагаад байгаа байхгүй. Тэгэл яг нэг тийм тохиолдол гарсан л да яалтчгүй. Одоо нөгөө биеийн шингэн савнаараа толгоогоод нөгөө юу шампунаараа юугаа бие угаагаад тэгээд нэг тиймэрхүү тохиолдол гарч ирсэн. Гэтэ одоо арай гайгүй яг нэг одоо нэг биеийн шингэн сав авдаг бол яг тэрнээсээ яг өөр өнгөтэй өөр үнэртэй одоо тиймэрхүү одоо тэгтээ яг адилхан одоо юм хэлбэр хэмжээтэй ер нь бол юуг нь яваад тэнгуэл шампуныг нь болохоор нэг одоо савтай шампунь авсан бол тэрийг одоо юм уутан шампунь аваад тэрэн дээрээ ингэж цэнгэлж хийдэг ч юм уу. Одоо ер нь бол нэг тиймэрхүү байдлаар ер нь бол ашигладаг болсон. Тэгээд шүдний сойз гэдэг юм амар ер нь бол одоо ялгаатай заяа. Хараатай байх үед угаасаа яг манай гэр бүлийн хувьд заяа гэр бүлэрээ ер нь бол нэг юм адилхан одоо шүдний сойз авчдаг. Гэхдээ яг өнгөөрөө өөр тэнгууд л одоо ингээл за энэ миний улаан шүү, энэ миний цагаан шүү, энэ миний шар шүү гэд аваад хэрэглэдэг байсан бол яг ингээ хараагаа алдсны дараа хараагүй болсны дараа тэр өнгийн угаасаа хараад мэдгүй. Тэнгууд яалчгүй юм ялгаатай бусдаас содон шинж байх хэрэгтэй юм байна гэд би ер нь бол юу яасан шүднийхаа сойзыг одоо гэр бүлийнхснаас шал өөр юм бол одоо болгосон. Миний яг гол онцлог нэггүүт яг энэ дээрээ юм нэг арай юм ухлаацтай тэгээ энэ дээрээ юм одоо юу гэх юм бэ? Энэ юугаар амар мэддэг гэсэн үг л дээ. Тэгэд нөх амар юм хэлбэр дүрс байхгүй зүгээр л яг юм энгийн минимал тиймэрхүү байдаг. Тэгээд нэрийн өмнөх бичлэгэн дээр тэгсээс би нэг асуулт оруулаа зэ. Би нөгөө таад амар юм гоё хүний санаанд ормгүй гоё асуулт таад надаас асуултаа гэд хэлсэн штэ. Тэгсэн чинь тэр дараа нь шууд нэг хүн гэтээ энэ асуултыг асуусан дуучлаарай гэдэг амар гоё сонирхолтой асуу гэсэн болохоос чи асуулаа гэд тэгсэн байгаа. Тэгээд тэр нь ямар асуулт байсан бэ гэсэн чинь хүндэрч дуусчаад бүксээ ярьж ичдэг гэсэн. Ер нь бол заяа. Нүд хараагаа алдсан болохоос би мэдрэмжээ алдаагүй. Ер нь бол тэгэл байнгын чеклэл болсон үедээ чеклэл тэгэл тог тасарч үед та хэд бүксээ ярьцдаг юм дээ. Ер нь тэрнтэйгээ л ер нь харьцуулахад болно шүү дээ. Тэгэл ер нь бид нар ер нь яаж арчд юм бэ? Ер нь тиймэрхүү л ер нь л арчдгаа л гэж ер нь бол ойлгочих заяа.
бас ер нь хүмүүс амар намайг ингээл хоол хийж үзүүлээ чи хоол хийж чаддаг юм уу? Ер нь хоол хийдэг бол нэг хоол хийсэн бичлэгээ ингээд гоё тавиач хуваалцаач гэжсэн. Тэрийг ер нь бол оруулж болно. Гэхдээ тайдас хүсэх зүйл бол тэгээ лайка дараад тэгээ subscribe хийгээд тэгээ хэрв энэ бичлэг 20,000 views таваад зөө 5,000 лайк аваад. Тэгвэл би оруулъя зөө. Хоолны бичлэг шууд тэр өдөр шууд ногоон шумаар оруулъя зөө. Тэгээд сайн хүмүүс рүү түгээгээрээ. Тэгээд энэ нь бол хоол хийхэд одоо хараатай байх үед угаасаа л яг бүх юм ингээ хараад одоо ямар ногоон дээр нэг муудсан юм байвал тэрийг ингэж ухаж аваад хайчдаг ч юм уу тий. Тэгэл давсыг ингээл нүдэн баримжаагаараа усыг нүдэн баримжаагаараа тосыг нүдэн баримжаагаараа ч юм уу тий. Ер нь бол ингээл хараад ер нь бол хийчдэг байсан бол яг ингээ хараагүй босны дараа яг яаж хийж яваа гингүүд л одоо төмсөн дээр ихэд нэг юм мууд зэсэг байл ихэд тэр ингээ төмсөө бариад тэгээд ингээ тэмтэрнэ. Тэнгүүтлээ яалчгүй мод зэсэг дээр угаасаа юм нэг юм арай өөр тийм бэлгэн зэ. Тэнгүүт л угаасаа юм зөөлөрсөн хэсэг өдр угаасаа байдаг. Тэгээд тэр зөөлөрсөн хэсгийг тэгэл ингээл ухаж аваад тэгдэг. Тэгээд одоо ногоо хэрчиж мэрчгэд бол угаасаа асуудал байхгүй. Ногоо могоог л гайгүй. Тэнгүүтлээ мах дээр болохоор яг юм хөлдөө мах болохоор хитрхи ингээд нөгөө ингээд зорч гэрчгснээсээ болоод ингээ гар хураагаа авчих гаддаг тиймэрхүү нэг жоохон тохиолдол байдгийн. Тэрнээс бусдаар яг ногоо арчих мэрчих дээр асуудал байхгүй. Би сонгон сарамсыг яаж хэрчдэг вэ гэвэл нэг иймэрхүү юм байна. Тэгэд энэ яг яадаг вэ гэвэл одоо энэ дотроо юм юу байгааз иртэй. Тэгэд энэ дотроо сонгон сарамсаа игээд тэгэд энийгаа ингээд тэгэд энэ ингэрээ угаасаа тэгэл байнга ингээл янготлоо угаасаа жижигэл чинь. Тэгээд гол асуудал нь яг юун дээр гарч байгаа юм гэвэл яг тэр хуурах болон ер нь бол юм хуурах процессын дээр амар их юу гэдэг амар их ялгаа гардаг заяа. Одоо ингээл угаасаа яг ингээд төмс ногоогоо хийлээ хараатай байхдаа үс ингээл зүгээр харж байгаа л аль хэсгээр нь за яг унахноо ч юм уу тий хайлж унахноо гэдгийг нь угаасаа ингээ хараал хийчих штеп. Тэнгүүд яг хараагүй болчингууд л нөгөө яг гамбанзаа ингээ потон дээр одоо ингээ төмпөндөө оруулаад ингээ ногоогоо ингээ доошо гулгуулангууд л шууд ингээ хальж ингээл хажуу таваар ингээл нөгөө плет хажуугаар ингээл унгаж мунгаал хэвээр нэг заваар л чигдэг зэ. Тиймэрхүү юм нэг жоохон асуудалнууд гардаг. Тэгээд амтлахаа тал дээр гэвэл одоо энэ манай давсны юу вэ? Халбав байна. Тэгээд ер нь бол одоо юм давс сахар хоёрыг угаасаа л хүнээр хилэлдэг угаас нэг жоохон давс нь арай жижигхэн ширхэгтэй одоо сахар нь арай жоохон том ширхэгтэй байдаг ч юм уу тий. Хэрэг үнэхээр юм эргэлзээд байвал угаасаа ингээд чигчээр ингээ хуруугаа ингээд дүүрж байгаа. Ингээл гэл. Энэ халбаыг авчирсан яг гол шалтгаан нь болохоор одоо давс хийх гээд янгуут л юм хойсон хэсгийг нь олохын тулд би шууд эхлээд тэр давсныхаа халбааг бариад тэгээ шууд ингэж үздэг. Энэ нь байна уу? Энэ зөв тал байна уу? Энэ зөв тал байна уу гэд эхлээд ингээд барьдаг. Ингэж барьж ич ер нь бол дабл чек хийдэг гэсэн. Хоолн дээр чинь тэгээ усмус тааруулахад угаасаа тэгэл аягаараа за тэдаяг усын, нийдаяг усын гэдэг ч юм уу. Нэг тийм яг мэдрэмжээрээ дээ. Ер нь ингээ хоол мол хийхэд ер нь нэг жоохон дээрээс тэнгэрээс нэг жоохон юм уу урьж залж явчихж байгаа гэдэг. За хотлаа. Ер нь бол өөрөө хоолнд амар хоббитой, ер нь хоол бие тааж хийх угаасаа дуртай. Шинэ содон хоол хийх дуртай болохоор ер нь яг хараагүй болчоод яг хойшоо суухаас илүү тэрийг ингэж буцаж ингээд өөрийгөө олох гэж нилээ хүч чадвар тийм илүү хичээсэн гэх юм уу. Тэгсэн. Тэгээ дараагийнх нь яг мартчихдаг шүү дээ. Одоо ингээд гаднаас одоо аав ээж хүнс цуглуулад ороод ирэнгүүт л одоо шууд ингээд хараатай байх үедээ энийг ийм авсан байна, тийм авсан байна. Нэг тэдэм авсан байна, эдэм авсан байна гэд шууд угаас хараад за нэг
чихэр авсан байна, бичээ авсан байна, борцог авсан байна, талх авсан байна. За кол авсан байна гэдэг ч юм уу тий. Дөнгөж би болохоор за юу авсан байна гэд эхлээд асууна. Тэгээд сонсчоод ийм авсан юм уу гэд тэгээд тэр асууут руу очиод тэгээд ингээд эхнээс нь ингээд тэмтэрч үздэг. Ер нь амар хартай тий. Яг тийм авсан байна уугүй байна уу гэд. Ер нь бол яг ялч үнийг тиймэрхүү юу дандаа ингээд одоо кол авсан байсан бол одоо ингээд колог ингээд тэмдэж үзэл түүнийх юм уу төв биднийх юм уу хүслийнхээ авсан юм уу түүнийхийг авчих гээд тэгэл тий ер нь бол нэг тиймэрхүү яг ингээд сонсныхаа ардаас баталгаажуулахын тулд одоо дандаа барьж үзэж одоо юм хүрэлцэг мэдрэмжээр ер нь бол ингэж мэдэрч үздэг болсон байлээ. Одоо зурагт үзэхэд тий зурагт үзэхэд уусаа тэр зурагтын дотор яг ямар акшн болж ийн яг ямар одоо юм актив хөдөлгөөн одоо болж ийн гэдгийг үгээс харахгүйгээс хойш одоо тэр тайлбарлаж байгаа хүн ч юм уу одоо сакс тоглож байхад ер нь саксны тэмцээн үзэж байхад тэр хөтлөгчөөс би одоо нөгөө бүх мэдээлэл аавна гэсэн үг. Тэгэл ер нь бол байнга ингэ сонсоостой. Тэгээ хажуудаа угаасаа хэрэг хүнтэй үзэж ивэл саяхан оруулч ч юм уу тий. Өнөөдөр хин тоглож ийн юм аа болж байна уу гэд. Ер нь бол миний одоо дэмжих дуртай баг ер нь бол Lakers-тэй NBA-с Lakers Premier League-с хөлбөмбөгөөс бол Manchester United тий. Тэгээд e-спортоос бол Монгол тэгээд Dota-гоос бол өвжийг өгнөл дэмждэг гэсэн. Тэгээд манай өвжийч тэгээд одоо ч явах болж дээ хөрхи. Тэр одоо зурагтын дотор яг юу болж байгаа процессуудыг бүгднийг ер нь бол яриулдаг. Тэгэхээр жоохон хажууд байгаа хүн маань жоохон хэцүү л байдаг л байх гэж надад бодогддгийн. Ер нь бол шинэ жил одоо энэ баярын ойр амьсгал заяа. Баярын наастар ч юм уу тий. Одоо ингээд яг хараатай байх үедээ одоо угаас ингээд шууд постод орж ирээл тэр одоо ингээд нөгөө шинэ жилийг жишээ авал да угаасаа одоо ингээд шинэ жил болох гэж байна. Тэнгүүл шинэ жилийн одоо яг наастар оруулах юмнууд нь одоо албан байгууллага ингээд баярын чимэглэлээ гаргаад тавьчихдаг. Гацуур мацуураа чимэглээ одоо ингээд ийм юу ёолк гэдэр тавиад. Тэнгүүл тэрнээс ингээд одоо хараатай байх үедээ за яг юу ялцсан бэ? Тэгээд нэмээд одоо ингээд одоо Christmas-ийн дуу тий юуны шинэ жилийн дуу муу явангуут л ингээд яалч ингээд наастар болоод дотроос ингээд юм болиглаа. Яа нэрээ шинэ жил болох гэж байгаа юм биш үү? Юу их гэж байгаа вэ? Юу яах вэ? Шинэ он гарах чинь яах вэ? Юу хэлээ? Шинэ хүн хараад тэр уур амьсгалын одоо наастрыг мэддэг тэр одоо нэг уур амьсгалыг одоо мэдэрдэг байсан бол одоо ингээд харахгүй болоод ирэнгүүт л тэр мэдрэмжүүдийг ингээд авч чадахгүй байна. Тэр үнэхээр ялцгүй юм яг шинэ жилийн хайп ерөөсөө байхгүй гадна. Ерөнхийдөө болчлаа шүү. Тэгээд өнөөдрийн бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд энэ хөтөл үзсэнд баярлалаа. Тэгээд сэтгэлээ үлээгээрэй, лайка дараарай. Тэгээд subscribe хийгээрэй. Бусад social платформод маань дагаарай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяр таа. Peace.